Ээжийнхэн амар мэндийг би сахихаар хилүүлж нараар бүлээсгүүлж ертөнцид дуулгадаг. Ээжийнхээ амар мэндийг би сэтгэлдээ бүүж зүүдэндээ хүчиж мөнхийн энгэл дор ашлуулдаг. Ээжийнхээ амар мэндийг. За баярлалаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отгон тогтох байлаа. Сайн байна уу өглөөний мэнд төргий. За сайн байна уу. Хэн сайхан гэгээ өглөөний мэндийг та бүхэндээ төшүүлье. За өөртөө чи илүү дэлгэрэнгүй танилцъя. Тун удахгүй өөрийнхөө бас талын тоглолтыг хийх гэж байгаа үзэгчдтэй уран бүтээлээ өргөн барих гэж байгаа шүү дээ. За тэгээд сэнгэрлэгцээ үзэн суугаа бүх үзэгчдээ сайн сайхныг хүсье. Өглөөний мэнд төргий. За өөртөө чинь бас тийм ээ. Баярлалаа. За тэгээд одоо энэ 15-нд Иви Баласын концертыг танхимд бас ургацын далаа нэртэйгээр уран бүтээлийн одоо 2 дахь бие даасан тоглолтоо өргөн барих гэдэг ажиллаж байна. За би өөрөө бол одоо соёл урлагийн сургуулийг адил төвшин таш бэлжээгээд одоо гавьяа жүжигчсэн ардын жүжигчин багшийн хөтөлбөрийн доор төгсөөд бас 8 оноос 18 он хүртэл одоо нийтийн дууныхын салбарт уран бүтээлийн өргөн барьж төлөвлөж явж байна. Тэгээд саяхан одоо миний сайхан цагийн эхлэл нэртэй цомог маань бас худалдаанд гарч нээлттэй хийсэн байна. За энд яг миний гартын сайхан цагийн эхлэл гээд уран бүтээлийнх нь цомог нь байна. Анхны бие даасан цомог гэсэн үг үү? За ер нь бол яг аль бие усны бол анхных. Тэгээ яг нутгийн орныхон бас тийм ээ арга хэмжээнээс бэлгийн журмаараас уран бүтээлүүдийг хийж ирсэн. Аха. За хизээ тоглолт нь болно гэсэн бэ? За одоо ингээд 2 хоногийн дараа юм уу? 15-нд
15 гэдэг чинь пүрэв гарагт гэсэн үг Тий. шүү дээ. Дөрөвд өдөр таарж байгаа. За сая өөрөө чинь дуусан дуу их сайхан дуу байна л да. Ээжийн тухай те. Хин гэдэг хүний үгөө, хин гэдэг хүний ая вэ? Хизээ бүтсэн уран бүтээл вэ? За энэ Минт сайн уу ээжээгээд их сайхан Монголын бүх сайхан бурханлаг эжинэрт зориулж хийсэн 2011 онд төрсэн дуу байдээ. Тэгээ одоо Монгол төвний бас нэг юм бас хайртай хүндэж явдаг сайхан дуучин бол ялчгүй. Одоо улсын хурлын гишүүн Гавьяач жүжигчин Жавхлан гэдэг дуучин байдаг. Тэр Жавхлан дуучин ахын маань одоо шүлэг анх одоо навч оюутан байгаад ийм гоё шүлэг бичээд тэгээд одоо хөгжмийн зохиолч Монгол Улсын соёлын дэргэний ажилтан Цэвийн Ачит гэдэг хүний аялгау ийм сайхан Монголын бүх сайхан ээж нарт зориулж бид хүнийг ийм сайхан ээжийн дуу бүтээсэн байдیں۔ Өглөө ер нь хүн сайхан дуу сонсох юм бол бүхэл өдөржингөө тэр өдрөө бас сайхан өнгө төрхтэй, сайхан байдлаар ихшгэлдэг, ажил үс бүтэмжтэй байдаг л да. Тэгэхээр өөрөө ер нь өглөө хамгийн эхлээд босоод ямар зүйлийг хийдэг вэ? За одоо өглөө хамгийн эрт босоод одоо ямар ч юм аманд нэг сайхан дуу ордیں۔ Ямар ч дуугаа айлж дээ. За тэгээд хүүхдүүдэд цэрлэг тийм ээ одоо хөргөж өгнө. За тэгэл ерөнхийдөө уран бүтээлийн ажилдаа шууд ордог доо. Хэдэн хүүхэдтэй юм бэ? Гэр бүлээ танилцаад. За би 2 хүүхэдтэй. Одоо миний том хүү одоо 3 дугаар анги. Бага хүү охин маань банд хүү хоёртой. Охин маань одоо цэцэрлэгийн дахлах бэлтгэл бүлэгт явдیں۔ За тэгэл нэг өдрийн амьдрал яг л гоё араасаа дараалан хөвөрж өнгөрдөг доо. Сая өнөөдрийн бидний ярилцж байгаа сэдв бол эрэгтэйчүүд илүү их хов бацдаггүй, эмэгтэйчүүд илүү их хов бацдаггүй гэсэн сэдв байгаа л та. Тэгэхээр та өөрөө хов гэдгийг яг юу гэж ойлгодог вэ? Тэгээд зарим хүмүүс хэлээд байна л да, энэ хов бацхлаар сайхан стресс тайлагдах юм аа. Ирчүүд тэгээд илүү их хов бацдгийг штэ гэж ярьдаг байхгүй. Энэ тал дээр таны үзэл бодлыг сонсомоор байна. За тэгээд нэг тийм ч одоо за би ч өөрөө тийм нэг амар юутай хүн биш л дээ. Одоо дуртаач хүн биш. Гэтэ хувь хүнийх өөрсдийн характер тэрнээсээ кайпрч чаддаг хүн байна. Тэрнээсээ бас юу гэдэг гутардаг хүмүүс байна шүү дээ. Нэг одоо ингээл ховж ирээл. Тэгээд байх ёстой үедээ байх ёстой, байх ёсгүй үед байх ёсгүй л гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд таны тун удахгүй болох гэж байгаа уран бүтээлийн тоглолтод амжилт хүсье. Пүрэв гарагт Улаанбаатар Паласын их танхимд 19 цагаас 19 цагаас талбай тэгээд би бас өөрийгөө бас товчхон бас танилцуулбал би өөрөө Сэлэн аймгийн Хөдөлсөн хайраад байгаа юм. Тэгээд энэ тоглолтын дээр бас айгүй мундаг олон уран бүтээлчд маань одоо Сэлэн аймгийн маань Цэцэрхэн тамийн газар хөдөө аж ахуйн газар за Сэлэн нутгаас маань одоо газар шим тийм ээ одоо гоё хөрснөөс гарсан гоё одоо брэнд одоо Монгол хүний гар ураханаар бүтсэн сайхан одоо үзэсгэлэн бас яармаг тэр Паласын нэг давхурдаас зохион байгуулах гад ажиллаж байна. За. Одоо яг нөгөө нэг хөрснөөс нь ориг одоо маш нэг экологи гэж ярьдаг тийм ээ. Одоо яг тэр одоо юу гэдэг зөвийн балн за тэр дарсан ногоо яг тэр гоё хүний өндөр маргааш хүнсний бүтээгдэхүүний яг тэр зах зээлийн үнээр нь тэндэг жижигхэн өөрхөн тийм үзэсгэлэн бас гаргах га бид нар ажиллаж байгаа. Бас хөөрхөн соёл урлагтай. За тэгээд чулуугүй гавьяат маань олон сайхан уран бүтээлчд маань энэ тоглолтод маань хүрэлцэн гэж аятуугаас өргөж байгаагаар сонслоо л да. За баярлалаа тань амжилт хүсье. За маш их баярлалаа танад лицензт болонд. Амжилт хүсье. Баярлалаа.